хамтдаа залбирцгаая. Биднийг хайрладаг ариун энэрэнгүү Бурхан Аав минь. Бурхан танаас холдон гэм нүгэл дунд амьдарч байсан бид бүгдийг та өрөвдөн хайрлаж бидний авах хүртэх ёстой байсан хараал болон шүүлтийг эзэн Есүс бидний өмнөөс авч бидний оронд өгч урсгасан үнэт цусаараа бидний гэм нүглийг мөнхөд угааж өгч цаашид шүүлт ба шийтгэлийг авахгүй байхаар ямар ч гавьяа зүтгэлгүйгээр биднийг аварч өгсөн таны агуу нэгүсэлд талархаж байна. Энэ цагт эзний үнэт цусаар аврагдсан бид бүхэн эзэн таны өмнө хамтдаа цуглан эзний тэр агуу нэгүсэл болон хайрыг магтан дуулж эзний үгийг сурч эзэнтэй хамт энэ ариун сүрэг дотор биднийг нөхөрлүүлж байгаад баярлалаа. Энэ цагт ч бидний хүн тус бүрийг та ажиглан харж Бурхан та өөрийн өршөөлийн мутгаараа зоврон барьж эзний нэгүсэл болон хүч чадал ариун сүнсний хүчээр биднийг илүү ихээр шинчилж бүрэн төгс болгон босгож бид үлдсэн амьдралдаа Бурхан таны хүүхдийн хуваар зохистой ичих зүйлгүйгээр амьдрч чадхад удирдах өгнө. Энэ дэлхий өдрөөс өдөрт муудаж гэм нүглэр дүүрч байна. Бид өөрсдийн сэтгэл хүчээр энэ хормоо ертөнцийг ялч чадахгүй. Зөвхөн эзэн таны нэгүсэл болон үг ариун сүнсний хүч чадлаар л дүүрэн байж энэ бүгдийг хормоо ертөнцийг энэ хүчийг ялж Бурхан таны хүүхдээр зохистой амьдрч Бурхан Аавд алдрыг өргөхөд та тусалнаа. Орон даяар байгаа манай чуулган дэлхийн олон чуулганууд хэцүү байдал донд итгэлээ сахин сайн мэдээг тарааж байгаа бүхий л ахын дүүст эзэн та өөрийн агуу нэгүсэл болон үг ариун сүнсний хүчээр хамт байж өгч мөн сайн мэдээг тарааж байгаа бүхий л ахын дүүст үг болон хүч чадлаар дүүргэж өгөөд олон сүнсийг эзэн тань руу удирдах авралт хүргэхэд Бурхан таны агуу үйл хэргийг биелүүлэхэд тусалж өгөөрэй. Энэ цагт оролцож чадахгүй байгаа ахын дүүс мөн өвчин зовлонтой ахын дүүс янз бүрийн хэцүү байдал донд байгаа хүмүүсийг нэг бүрчлэн Бурхандаа харж зохистой нэгүслийг буулгаж өгөөрэй. Цаг үед нь хэрэгтэй үгийг бидэнд өгдөг бидний явах ёстой замыг харуулдаг эзэн минь энэ цагт ч бидэнд илчлэхийг хүссэн өөрийн үг, өөрийн ариун хүслийг бидэнд ухааруулж удирдах өгөөрэй. Бидний эзэн Есүс Христийн нэрээр залбирлаа. Амен. Магтан дуудуулнаа.
За магтан дууны багт баярлалаа. Библийн номноос хайж олцгоё. Иохан номны 15. Иохан 15-ийн 4-р ишлэлийг би уншийе. Миний та нарт хэлсэн үгээр та нар хэдийн цэвэр болжээ. Миний дотор оршихтун, би ч та нарын дотор оршино. Усан үзмийн модонд холбогдохгүй бол мөчр өөрөөсөө жимс ургуулж чадахгүй адил та нар миний дотор оршихгүй бол тийм байх болно. Эзний өдөр үргэлжлүүлэн эзэн дотор оршдог амьдрал гэсэн сэдвээр үгнээс хэлж байгаа. Өнөөдөр ч гэсэндээ яг энэ сэдвээрээ эзэн дотор оршдог амьдрал 8 дахь удаагийн үгээ орж байна. Христэд итгэгч хүний амьдрал нэг үгээр бол эзэн дотор оршдог амьдрал гэж хэлсэн байгаа. Есүс та нар хэлсэн үгээр та нар хэдийн цэвэр болжээ. Эзний хэлсэн үгээр та нар хэдийн цэвэр болжээ. Сүнс цэвэр болжээ. Сүнс аврагдсныг хэлж байгаа. Аврагдсан хүнд миний дотор орших тун гэсэн байна. Би ч та нарын дотор оршино. Оршино гэж байгаа үг нь би эзэн дотор, эзэн миний дотор, эзэн болон бид хоёр нэг болж нэгдсэнийг хэлж байгаа үг юм аа. Иохан 14-ийн 20 дээрээс харах юм бол би эцгийн дотор, та нар миний дотор, би та нарын дотор байхыг тэр өдөр та нар мэдэх болно. Тэр өдөр гэж байгаа нь аврагдсан тэр өдөр бидний мэддэг зүйл байгаа. Бид эзний нэгүслийг ухаарч итгэж эзний тэр агуу хайрыг мэдсэн байгаа. Биднийг аварж өгсөн тэр үннийг мэдсэн. Тэгээд одоо Есүс Бурхан Аавын дотор байдаг шиг бид эзэн дотор байж эзэн миний дотор байгаа гэдгийг мэдхэд хүрсэн байгаа. Энэ бол гайхалтай үнэн. Үүний энэ та бүхний ой тоонд бууж гинөө. Хүнтэй гэрлэх юм бол хоёр хүн нэг болдог. Хоёр хүн би чиний дотор, чи миний дотор гэд нэг болдог. Бодол санаа нь нэг болдог, амьдарж байгаа зорилго нэг болдог, амьдралын арга нь ч үнэт зүйл нь ч адил болж нэг болдог. Бид аврагдсан гэж байгаа нь Бурханаас холдоод төөрсөн байсан бид аврагдаад зогсохгүй эзэнтэй нэгдэж байгаах нь. Тиймээс эзэн дотор оршдог амьдрал гэж юу вэ? Үгээр дамжуулан үргэлжлүүлэн сурах нь их чухал байгаа. Тэгээд бид эзэн дотор оршдог амьдралаар явах ёстой. Эзэн дотор оршиж амьдрдагсан жоо аль эсвэл гадна нь амьдрдагсан жоо бид яг аль талд нь байгаа вэ? Баттай болгох хэрэгтэй. Та нар миний дотор орших тун гэж хэлсэн. Энэ нь эзэн аврагдсан бүхий л Христэд итгэгч хүмүүст өгсөн эзний тушаал байгаа. Эзэн дотор миний дотор байх тун гэж байгаа. Иохан 15-ийн 7-г хамтдаа уншицгаая. 15-ийн 7 хамт уншийе. Та нар миний дотор оршиж, миний үгс та нарын дотор орших аваас та нар юу хүснээ гуй, тэгвэл та нарт биелэх болно. За энд Есүс Иохан 15 дээр эзэн дотор оршдог амьдрал, үүнийг усан үзмийн модоор зүйрлсэн. Би бол усан үзмийн мод та нар мөчрүүд, усан үзмийн мод олон мөчрийг салгах боломжгүй. Үр жимс ургуулах нь зориг байгаа. Энэ усан үзм модноос нь шууд ургахгүй. Тэр мөчрөөр нь дамжиж ургана. Энэ мөчр модноосоо салангад үр жимс ургуулж чадахгүй. Тиймээс
Бид эзнээс холдоод эзнээс ангид юу ч хийж чадахгүй, эзэн ч гэсэндээ бидэнгүүгээр юу ч хийхгүй. Энэ их гайхалтай зүйл биш вэ гэж юу? Эзэн болон бид одоо нэгдсэн. Эзэн бид хоёр нэг болсон, зорилго нь нэг болсон. Бурханд алдрыг өргөх, үр жимсийг ургуулахын тулд бахан. Тиймээс өнгөрсөн удаа олон үгүүдээр дамжуулаад тайлбарлсан өнөөдөр 7 дээр гарч байгаачлан та нар миний дотор оршиж миний үгс та нарын дотор орших аваас. Та нар миний дотор оршиж миний үгс та нарын дотор орших аваас. Эзэн дотор оршино гэдэг нь эзний үгэн дотор байхыг хэлж байгаа. Үгэн дотор эзний үгийг ухаарч бид аврагдсан. Эзний үгийг ухаарч итгэж тэр итгэлээр бид үгэн дотор амьдрах амьдрал учраас миний үгс та нарын дотор орших аваас гэж хэлсэн байгаа. Тэгээд эзний үгэн дотор байдаг амьдрал. 1-р Тесалоник 2:13 дээрээс харах юм бол та нар биднээс Бурхны үгийг хүлээн авахдаа үүнийг хүний үг бос харин итгэдэг та нарын дотор ажилдаг Бурхны үнэн үг гэж байгаагаар нь хүлээн авсан. За тийм ишлэл байгаа. Элчнэр Бурхны үгийг дамжуулсан. Сонсож байгаа хүмүүс нь тэр үгийг хүний үгээр бос энэ ертөнцийн алдарт суутай үгээр биш харин Бурхны үгээр хүлээн авсан. Үнэхээр тэгсэн гэж байгаа. Бид Бурхны нэгүслийг ухаарч Бурхны үгийг байнга сонсож байна. Үгийг сонсож, үгийг ухаарч, үгийг дагаж амьдардаг. Тиймээс энэ үг итгэгч хүмүүсийн дотор ажилдаг. Тэр үг бидний сэтгэл болон бидний амьдралыг өөрчилж, Бурхны хүслийн дагуу амьдрахад хүргэдэг. Тиймээс миний дотор оршиж, миний үгс та нарын дотор орших аваас. Бид Библийн үгийг үргэлжлүүлэн сурахдаа Бурхны үг юу вэ? Бурхны хүсэл юу бол? Би яаж амьдрах ёстой бол үүнийг ухаардаг үсттэй. Тэр үгийг ухаарч шууд мартдаг уу? Үгийг сонсоод мартагч бас харин хэрэгжүүлэгч байж түүгээр байдаг нь үйлстэй өрөөгдөх болно гэсэн байгаа. Үгийг сонсоод мартах юм бол тэр Бурхны үгийг үр ашиггүй болгож байна. Бурхны үгийг энэ нь үл тоож байгаа гим нүгэл болно. Сонсоод мартагч бас харин хэрэгжүүлэгч бай. Бид Библийг сурдаг зорилго нь Бурхны нэгүсэл болон хайр, тэр Бурхны амлалтанд итгэж зогсохгүй бидэнд өгсөн үгийг үйлдэхийн тулд байгаа. Сонсоод мартах бас харин хэрэгжүүлэгч бай. Тэгвэл түүгээр байдаг нь үйлстэй өрөөгдөх болно гэж хэлсэн байгаа. Бурхны үгэнд дуулууртай байгаа тэр хүнд Бурхны өрөөл амлагдсан байгаа хан. Тиймээс бид үгийг сонсоод ухаарч үгэнд дуулууртай байснаар Бурхны бидэнд өгдөг тэр өрөөлийг нэг нэгээр авдаг байгаа юм аа. 요한 1서 2장 24절 잠깐 읽겠습니다. 1-р Иохан 2-ын 24 хамтдаа харъя. 1-р Иохан 2-ын 24 24-25-ыг би уншия. Эхнээсээ сонсон зүйл чинь та нарын дотор байг. Эхнээсээ сонсон зүйл чинь та нарын дотор байвал та нар мөн хүүгийн болоод эцгийн дотор байх болно. Энэ бол түүний бидэнд амласан амлалт болох мөнх ам. 곧 영원한 생명이라. Биднийг авраад бидэнд мөнх амийг өгсөн эзэн бид Бурхны нэгүслийг ухаарсан тэр өдөр эхнээсээ сонссон зүйл чинь гэсэн. Энэ нь аврагдах үеийг хэлж байна. Колосой 1:6-г харах юм бол энэ сайн мэдээ та нарт хүрчээ. Энэ нь бүх дэлхийд өсөж үр жимс сургуулж байгаагаад
Бурхны нэгүслийг сонсоод үнэхээр ухаарсан тэр өдрөөс гэж байгаа. Бурхны нэгүслийг сонсоод ухаарсан тэр өдрөөс эхлээд 우리가 이제 주님의 말씀 бид эзний үгийг дагаж 사는 생활에 амьдрах амьдрал эхэлсэн байгаа. 처음부터 들은 Эхнээсээ сонссон зүйл чинь та нарын дотор байг гэсэн. Эхнээсээ сонсон зүйл гэж байгаа нь Бурхны нэгүсэл болон биднийг аварсан тэр Бурхны амлалт байгаа. Тэгээд аврагдан гут бид Бурхантай амиар холбогдож байгаа мөнх амийг аваад зогсохгүй бид Бурхны үгийг дагаж амьдрах амьдрал эхэлсэн байдаг. Тиймээс эхнээсээ сонссон зүйл чинь та нарын дотор байг гэсэн. Үгийг сонсоод аврагдаад зогсоогүй 그 하나님의 аварж өгсөн Бурхны нэгүсэл ба тэр үг, тэр үннийг 그 말씀 сэтгэлдээ байнга байлгаж уг миний сэтгэлийг 주장하시도록 захирах ёстой гэсэн үг байна. Эхнээсээ сонссон зүйл чинь та нарын дотор байвал та нар 너희가 아들을 내 안과 아버지 안에 가려 эцгийн болон хүүгийн дотор байна. Үгэн дотор байх нь Есүс дотор, Бурхан Аав дотор байгаа гэсэн үг болно гэсэн үг байна. 말씀을 Харин үгээс хол байх нь эзнээс хол байна гэсэн үг. Эзэн өөрөө үг учраас биднийг аварсан эзэн бидэнд амласан зүйл энэ байна. Энэ нь мөнх ам юм аа гэсэн байгаа. Бидний гим нүглээс аваад зогсоогүй. Бидэнд мөнх ам болон Тэнгэрийн хаанчлалын алдарт найдварыг өгсөн эзэн одоо үлдсэн амьдрал дунд маань бидэнтэй хамт байгаа. Биднийг хамгаалж, бидэнд тусалж, биднийг удирддаг. 우리와 함께 계신 Бидэнтэй хамт байгаа нь үг бахан. Иохан 1:1 дээр ихэнд үг байсан. 하나님이 계신 Бурхан байсан гээгүү үг байсан гэсэн. Энэ үг нь Бурхан байсан. 하나님의 Бурхан 나타날 때 хүний өмнө гарч ирэхдээ нүдэнд үзэгдэхээр гарч ирээгүй. Бурханыг харсан хүн гэж нэг ч байхгүй. 예수님이 Есүс Бурхан хүний дүр төрхөөр ирсэн нэгэн шүү дээ. 어느 때나 하나님 Хинч хизээч Бурханыг хараагүй. 아버지의 독생하신 하나님이 나타나신 예수 제자들이 예수님에게 Шавнар нь Есүсээс 주님 우리에게 эцгээ бидэнд харуулаач гэхэд 나를 본 자 намайг харсан нэг нь эцгийг харсан. 의 아버지를 보이 Гэтэл эцгийг яаж харах вэ гэсэн байдаг. Есүсээр дамжуулан Бурхан 하나님의 Бурханы нэгүсэл юу болохыг, Бурханы хүч чадал юу болохыг, 하나님의 사랑이 무엇이 Бурханы хайр юу болохыг тэр Бурхан Есүсийн амьдрал болон 나타내고 있습니다. үгээр дамжуулан илэрсэн байна. Тэр Есүс явсан. 그런데 지금은 어떻게 Одоо харин Бурханыг яаж харах вэ? Үгээр дамжуулан. 이 말씀 Үг нь Бурхан байсан гэсэн байгаа. Энэ үг болох Бурхан 육신으로 나 махан биеэр ирсэн нэг нь Есүс. 요한복음 1장 14절에 말씀이 육신 위에 우리가 가운데 가심에 Иохан 1:1 дээр үг нь махбод болж ирсэн гэж байгаа. 영광이요 은혜와 진리가 충만하더라. Энэ нь эцгээс цор ганц төрөгчийн алдар бөгөөд нэгүсэл ба үннээр дүүрэн юм аа. Тэр эзэн бидэнтэй хамт байгаа. Бидний нүдэнд харагдахгүй байгаач эзэн бидэнтэй хамт байгаа. Тиймээс эхнээсээ сонссон зүйл чинь та нарын дотор байг. Энэ нь Бурхны нэгүсэл болон аврагдах үеийн тэр үг байна. Тэр үг та нарын дотор байг гэж байгаа. Би аврагдаад одоо 63 дахь жилдээ явж байна. 그런데 그 Яг 중간에 дундуур нь юу болж ирснийг нарийн тодорхой бодож утсан ч санагдахгүй зүйлс олон байдаг. Зарим үед ганц Библийг бариад л 4 гаруй жил их завгүй явж исэн. Хаана хонж юу идэж явсан нэг сандаггүй. Мэдээж их өлсөж байсан. Их бэрхшээл хүндрэл байсан. Гэхдээ их гоё байсан. Эзэн хамт байгаа болохоор сайн бодогддоггүй. Гэхдээ яг аврагдах үед болсон үйл явдал тэр үг өчигдрийн үйл явдал шиг маш тодорхой, их хажирхалтай биш байна гэж үү? Аврагдаад зогсоогүй, аврагдсны дараа яаж амьдрах ёстой вэ гэдэг талаарч гэсэндээ ухаарсан үе. 생생해서 Тэр үе маш тодорхой санагддаг. Тэр үгэнд хөтлөгдөд өдийг хүртэл амьдарч ирсэн нь баталгаатай байдаг. Тиймээс эхнээсээ сонссон зүйл чинь эхнээсээ сонссон үг чинь та нарын дотор байг гэж байгаа хан. Тэр үг бидний дотор байна гэж байгаа нь үг бидний сэтгэл болон амьдралыг өөрчлөөд удирдаад захираад явна гэсэн үг байна. Тэгэх юм бол үгэн дотор байх нь 하는 것이 та нар миний дотор байвал 너희가
아들의 안과 아버지 안에 Хүүгийн болон эцгийн дотор байна гэсэн. 것이 Үгэн дотор байгаа нь эзэн дотор байна гэсэн үг. 그 말씀을 우리가 깊이 Тэр үгийг бид нар гүнзгий бодох хэрэгтэй. Иохан 8-аас 8장을 тур харцгаая. 보겠습니다. 요한복음 8장 Иохан 8:31. Иохан 8:31-ийг 절을 Есүс өөрт нь итгэсэн юудэчүүдэд 믿은 유대인들의 хэрв та нар үгэн дотор минь байвал үнэхээр миний дагалдагчид байна. Тэгээд та нар үннийг ойлгож үнэн та нарыг чөлөөлнө гэв. Есүс Израилийн газар нутгаар явхад Есүсийг эсэргүүцсэн хүнч байсан. Есүсийг дагангаа үгийг сонсож итгэсэн хүмүүс ч байсан. Тиймээс 30 дугаар ишлэлээрээс харах юм бол ийн айлтгахт нь түүнд олноороо итгэв гэсэн байгаа. Эзний айлцсан үгэнд олон хүмүүс итгэсэн гэж байна. Гэтэл Есүс өөрт нь итгэсэн юудэчүүдэд хандаад өөрт нь итгэсэн юудэчүүдэд айлтгахдаа хэрв та нар үгэн дотор минь байвал үнэхээр миний дагалдагчид байна. Яагаад энэ үгийг хэлсэн бол үгийг сонсож баярлаж итгэсэн хүмүүс байсан. Гэхдээ хэсэг хугацааны дараа тэр итгэлээсээ яваад өгсөн хүмүүс ч гэсэндээ олон байгаа. Эзэн урьдчилаад мэдж байгаа ахна хэрв та нар үгэн дотор минь байвал гэсэн байгаа. Үгэн дотор минь байвал. 계속해서 Байвал гэж байгаа нь байнга аврагдсан өдрөөс ахуулан бурхны өмнө очих өдөр хүртэл үгэн дотор байнга үргэлжлүүлэн амьдрахыг хэлж байгаа ахна. Үгийг дагаж Дуулал 119-ийн 105 дээрээс харах юм бол таны үг миний хөлдөх дэнлүү миний замдах гэрэл гэсэн байгаа. Эзний үг миний хөлийн дэнлий энэ ертөнц тас харанхуу дэнлүү авахгүй бол яах вэ? Миний хөлдөх дэнлүү миний явах замыг харуулдаг гэсэн үг. Миний явах замыг зааварчилдаг гэрэл бахна. Тиймээс 그래서 우리 бидний итгэлийн амьдрал донд бурхны үг бидний явах ёстой замыг харуулдаг. Бас яах ёстойг бидэнд зааварчилдаг. Тиймээс 그래서 자기를 өөрт нь итгэсэн юудэчүүдэд хэрв та нар үгэн дотор минь байвал үнэхээр миний дагалдагчид байна. Итгэх нь итгэж байгаа. Гэхдээ одоохондоо тэр хүмүүс үнэхээр жинхэнэ дагалдагчид нь биш байна. Аврагдсан хүмүүс бүгдээрээ эзний шав гэдгийг мартахгүй ах хэрэгтэй. Есүс тэнгэр явхаас өмнө Матай 28:19 дээр Есүс шав нартаа хандаад хэлэхдээ иймээс та нар яв бүх үндэстнийг дагалдагч болго гэж байгаа. Сайн мэдээг тарааж аврагдсан Христэд итгэгч нарыг эзний дагалдагч болго. Үйлс 2 дээрээс харах юм бол тэр өдөр Пентекостийн өдөр шавнар сайн мэдээг тараахад үгийг нь сонсоод аврагдсан хүмүүсийн тоо өдөрт 3,000 давж исэн гэж байгаа. Аврагдсан хүн 3,000 хүрсэн дагалдагчдын тоо 3,000 болжээ гэдгийг хэлсэн. 5장에 보면은 제자의 수가 Бас 5,000 орчим болжээ гэж Үйлс 4 дээр гарч байгаа. Тэр аврагдсан хүмүүсийг дагалдагч гэж хэлж байгаа. Аврагдсан хүн бид бүхэн Христийн дагалдагч шав гэдгийг мартаж болохгүй. Тэгээд 그리고 그 제자라 삼고 та нар яв бүх үндэснийг дагалдуул. Та нар тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа гэсэн. Шав гэдэг нь дагалдагч гэдэг нь эзний үгийг сурч эзнийг дагах ёстой. Шав дагалдагч багшаасаа сурч, багшигаа дуурайж, багшигаа дагж, багштайгаа хувь тавилангаа нэг байлгахын жинхэнэ дагалдагч шав байна. Тиймээс та нар миний дотор байвал, үгэн дотор минь байвал миний дагалдагчд байна гэсэн. Итгэж байгаа хүмүүс олон байгаа ч яг үнэн дагалдагч, жинхэнэ дагалдагч хэр их байгаа бол түүнийг бодож үзэх хэрэгтэй. Би итгэх нь итгээд байгаа. Гэхдээ би яг жинхнээсээ эзний дагалдагчийн хуваар эзнийг сайн дагж байгаа дагалдагч нь мөн үү? Тиймээс Есүс 내 말이 가면 та нар үгэн дотор минь байвал үнэхээр миний дагалдагчд байна. Тэгээд та нар үннийг ойлгож үнэн та нарыг чөлөөлнө. 주님을 따라 주님의 말씀 Эзний үгийг зөвөр мэдэж итгэн дагж байгаа хүмүүс тэр үнний бол маш чөлөөлөгдсөн баахна. Чөлөөлөгдөнө гэж байгаа нь махан биеийн эрх чөлөө биш, харин гим нүглээс чөлөөлөгдөх, бүхий л энэ хүн өндөрлөгтний эрх мэдлээс чөлөөлөгдөх, сэтгэлийнхээ айдас болон түгшүүрээс чөлөөлөгдөх, санаа зовнил, санаа алдалтаас
чөлөөлөгдөхийг гэлж байгаа. Тэгээд та нар үннийг ойлгож үнэн та нарыг чөлөөлнө. Үнэн гэж байгаа нь эзэн бахна. Эзэнтэй ч илүү ойртож эзнийг зөвөр таньж мэдэхэд бид сэтгэлдээ хэлхийн аргагүй, үгээр илэрхийлэхийн аргагүй эрх чөлөө болон амар тайвныг олох боломжтой. Тиймээс 주님 эзэн бол үг бахнэ. 주님 Эзэн дотор байна гэдэг нь үгэн дотор байхыг хэлж байна. Үгэнд хөтлөгдөн амьдрах амьдрал байж таарах нэ. 2 дугаар Иохан номноос харцгаая. 2 дугаар Иохан. Илчлэл номны урд 요한 1 дугаар Иохан байгаа. За тэгээд 2 дугаар Иохан. 요한 2 дугаар Иохан 9절 9 дугаар ишлэл. 9-ийг хамт уншийе. 같이 읽어보겠습니다. 지내쳐 그리스도 교훈 안에 거하지 아니하는 자마다 하나님을 모시지 못하되 교훈 안에 거하는 이 사람이 아버지와 아들을 모시느니라. 지내치라는 것은요. За энд хэтэрч гэж байгаа нь 가다가 잘못 가는 걸 지나치는 거. замаар явж байгаа зөрөөд явчих юм бол хэтэрчж байгаа тийм ээ. Хэтэрч Христийн сургаал дотор байдаггүй хүндэж бурхан байхгүй. 아니하는 자마다 그리스도의 Христийн сургаал 교훈에 дотор байдаггүй хүндэж 거하는 것은 그 энэ сургаал дотор байх нь үгэн дуулууртай байж амьдрах амьдралыг хэлж байгаа. Сургаал дотор байдаггүй хүндэж бурхан байхгүй. 모시지 못하되 하나님은 말씀을 Бурханы үгийн дагуу амьдрахгүй байгаа мөртлөө би бурханд үйлчилж амьдрдаг, бурханыг дагдаг гэж хэлэх аргагүй шүү дээ. Бурхан байхгүй гэсэн сургаал дотор байх ч хүнд 아버지의 эцэгч хүүч байна. 거하느니라 아들을 모시느니라 Сургаал дотор байгаа хүн 아버지와 아들을 эцэгч хүүч байна гэж хэлсэн байгаа. Эзэнтэй хамт амьдарж байгааг хэлж байна. 말씀 Үгэн дотор үйлдэх үед тиймээс 그래서 이제 та нар миний дотор оршиж, миний үгс та нарын дотор орших аваас. Энэ үг 말씀이 эзний үгэн дотор бид үлдсэн амьдралаа өнгөрүүлэх ёстой хэлж байгаа. Түүний дараа 그다음에 요한 2서 다음에 요한 2 дугаар Иохан номны дараа 3 дугаар Иохан ном байна. 3 дугаар Иохан 3서 요한 3서 한 장뿐이 8 дугаар ишлэл байна. Тиймээс тийм хүмүүсийг бид дэмжих учиртай. 영접하는 것이 Тэгснээр бид үнний хамтран зүтгэгч болдог билээ. 함께 수고하는 자가 되게 하려 합니다. Энэ үг ямар утгатай вэ гэвэл 앞에 이제 구원받은 이후에 аврагсны дараа элч нараар зогсохгүй итгэгч энгийн хүмүүсийн дундад сайн мэдээг тарааж ирсэн хүмүүс олон байсан. Иерусалим тавчлага өрнөсөн учраас тархсан хүмүүс энэ тэнд сайн мэдээг тараасан. Сайн мэдээг тарааж авсан тэр хүмүүс хэн нэгэн амьдралд нь тусалдаг байсан ч юм уу, цалин өгдөгч байсан юм уу, тийм юм огт байгаагүй. Тиймээс 그래서 7 дээрээс нарах юм бол учир нь тэд харийнхнаас юу ч авалгүй 나가서 나간다는 말은 복음을 전하는 겁니다. нэрийн төлөө явцгаасан юм аа. 또 받지 아니합니다. Сайн мэдээг л тарааж явсан. Гэтэл тэд үүнийхээ төлөөсөнд юм аваагүй. 그러니 Тиймээс ямар их хэцүү байдал зовлон байсан болоо. Илч Паул хүртэл үнэхээр тэгж сайн мэдээг тараасан ч гэхдээ 은이나 금이나 алт мөнгө хувцас унарч шунаагүй гэж хэлсэн байдаг. 내가 이 손으로 Харин өөрийн гараар ажиллаж 동행에 쓸 것을 당했다. 아무에게도 누를 хиндэж дарамт болохгүй тулд өдөр шөнөгүй ажиллаж байсан гэсэн тэр агуу илч Паул хүртэл өөрийнхөө гараар ажиллангаа Коринтод очиход Приска болон Акол гэдэг хүнтэй уулзаад юудэ хүмүүс тэр айлда байнга 하면서 майхан оёх тийм ажлыг хийж ирсэн. Тэр үе тийм юм хийж ирсэн юм шиг байгаа. Ажиллангаа сайн мэдээг тараасан мэдээж Илч Паул үргэлж ажил хийж ирсэн юм биш. Боломж гарангуут ажил хийж ирсэн. Хиндэж дарамт болохгүй тулд гэж хэлсэн байгаа. Тиймээс анхны чуулганы үед элч нараар зогсохгүй сайн мэдээг тарааж ирсэн хүмүүс олон байсан. Тэд эзний нэрээр эзний сайн мэдээний төлөө явж харийнхан сайн мэдээг тараасан гэхдээ юу ч аваагүй. 그들은 Тэд хаана хонож, унтаж, юу идэж ууж явсныг түүнийг нь даах хүү амтан гэж байгаагүй. Тиймээс бид тийм хүмүүсийг дэмжих учиртай гэсэн. 그렇게 해서 Ингэж сайн мэдээг 그 낙을 тараасан, 고난받는 зовж сүдэрсэн тэр түр суурь шиг хүмүүсийг дэмжих учиртай. Дэмжинэ гэж байгаа нь юу гэсэн үг вэ?
тэдэнд хэрэгцээтэй зүйлийг нь өгөх 할 걸 말하는 거. гэдгийг хэлж байгаа хэн. 이 같은 Тиймээс тийм хүмүүсийг бид дэмжих учиртай. Дэмжинэ гэж байгаа нь зөвхөн үг хэлээр л за сайн яваараа, эрүүл сарвал байгаараа гэж байгаа юм биш. Тэдэнд тус нэмэр болохыг хэлж байгаа хэн. 다른 번역에는 그게 잘 설명이 되어 있는데 이런 우리로 진리를 위하여 함께 Тэгснээр бид үнний хамтран зүтгэгч болдог үлээ. Сайн мэдээ тарааж байгаа хүн тусалж байгаа нь үнний төлөө хамтран зүтгэж байгаа явдал байна. Сайн мэдээг тарааж байгаа 대적하는 것은 하나님을 대적하는 хүнийг эсэргүүцэж байгаа нь бурхныг эсэргүүцэж байгаа явдал. Сайн мэдээ тарааж байгаа хүнийг хүлээж авч дэмжиж байгаа нь эзэн достын хандж байгаа явдал гэж хэлсэн байгаа. Хамтдаа сайн мэдээний төлөө хөдөлмөрлж байгаа хүн байх нь 을 영접하는 자는 зөвтгүнийг зөвтгүний нэрээр хүлээн авах юм боловч зөвтгүний шагналыг хүлээн авнаа. Сайн мэдээг тарааж байгаа хүнд туслах нь тэр сайн мэдээ тарааж байгаа ажилд оролцож байгаа хамтран зүтгэж байгаа гэсэн үг болно. Тиймээс аврагдсны дараа энэ сайн мэдээний төлөө бид хийх ажил байдаг. Сайн мэдээ тараах хүнээр зогсохгүй бүхий лахан дүүс чуулган дотор эзний төлөө, сайн мэдээний төлөө бидэнд бүгдд нь хийх юм байдаг. Надад ямар ч хийх юм байхгүй. 보세요. 왜 없겠어요? Үнэхээр хийх юм байхгүй юу? Чуулган дээр очсон чинь надад ямар ч өөрчлөлт байхгүй штэ. Зарим хүн живсаанын болцсон байна. Зарим нь эмэгтэй зөвлөгч байна. Манай чуулганд байхгүй л дээ эмэгтэй зөвлөгч. За янз бүрийн үйлчлэлүүд, дүүргийн ахлагч, эсгийн ахлагч гээл тийм үйлчлэлүүд байна. Гэтэл надад юу ч байхгүй гэд хийх ажил байхгүй гэсэн үг үү? Энэ бол буруу бодож байгаа. Ямар нэгэн байдлаар миний хийж чадах юм байгаа. Бид эзний өдөр юм уу семинар дуусах юм бол хардаг уу? Семинар дууслаа, үг дууслаа, ахан дүүс яаж байна? Цэвэрлэгээ хийх гээд ямар их завгүй байдаг вүлээ. Танхи маач цэвэрлээд, нойлооч цэвэрлээд, их цэвэрхэн болгож арчаал шүүрдээл. Хэн нэгэн 시키지 않은 겁니까? тулгсан болохоор хийж байгаа юу? Энэ бол өөрийн хүчээр чадах зүйл. Тиймээс хайгаад үзвэл надад хийж чадах юм байгаа. Надад ямар ч хийж чадах юм байхгүй гэх аргагүй бахна. Би ч эзний төлөө, сайн мэдээний төлөө, чуулганы төлөө үйлчлэл юу ч бай хийж чаднаа. Тэгэхээр 그것이 үгэн дотор байх амьдрал бахна. Тиймээс эзэн дотор оршно гэдэг нь эзэнтэй нэгдэж, эзэнд найдаж, эзэнд итгэж, эзний төлөө амьдрах амьдрал бахна. 주님으로서 그리고 Тэгээд эзний үгэнд дуулууртай байж, Бурхны хаанчлалын төлөө хөдөлмөрлөн зүтгэж амьдарж байгаа хүмүүс. 그 말씀이 Тэр үг юу вэ? 그 기도를 Залбирлыг нь Бурхан сонсноо гэсэн. Иохан 15-ын 10절에 다시 보시면 15-ын 7-ыг дахиад харах юм бол та нар миний дотор оршиж, миний үгс та нарын дотор орших аваас та нар юу хүснээ гуй. Тэгвэл та нарт биелэх болно. Та нар миний дотор оршиж, миний үгс та нарын дотор орших аваас. Өөрөөр хэлбэл эзний үгэн дотор дуулууртай амьдрал гэсэн үг. 무엇이든지 Юу хүснээ гуй. Тэгвэл та нарт биелнэ. 우리가 기도는요. 무조건 하나님 Залбирал гэдэг нь Бурханаас юу ч хамаагүй гуйлаа гэд Бурхан өгдөг юм биш ээ. 내가 네게 Би чамд өгвөл чи юу хийх юм бэ гэх нь байна. 아무 할 일이 없는 사람은 Ямар ч хийх юмгүй хүнд бол Бурхан туслахгүй. Юуны бол бас яах гэж туслах вэ? 하나님이 도와주니까 아무 Бурхан туслахгүй учраас 하나님 게으름뱅이를 юу ч хийхгүй байгаа учраас Бурхан тэр залхуу хойрох хүнийг 일하는 тослох уу? Бурхан ажиллаж байгаа хүнд нь хийх ажлыг нь ч өгдөг, идэх хоолыг нь ч өгдөг гэсэн байгаа. Тиймээс миний дотор оршиж, миний үгс та нарын дотор орших аваас. 안에 우리가 Эзний үгэн дотор бид амьдрахад та нар юу хүснээ гуй. Тэгвэл та нарт биелэх болно. Юу гуйх уу? 구하겠어요. Энэ ертөнцийн хүмүүс шиг махан биеийн 어떤 그 махан биеийн хүрч байгаа зүйл, махан биеийн амжилт ч юм уу сайн сайхан 어떤 출세나 그런 것을 구하 тийм зүйлийг гуйхгүй. Аврагдсан хүн эзэнд үйлчилж, эзэнд дуулууртай байж, эзний хүслийн дагуу амьдрахын төлөө, Бурхны хаанчлалын төлөө 하기 юм хийхийн тулд 그것을 하나 түүнийгээ Бурханд хандан гуйж залбирдаг. Бурхан тэр залбирлыг сонсож, тэр залбирлыг биелүүлж өгнө. Юу хүснээ гуй, тэгвэл та нарт 하면 биелэх болно. Ямар гайхалтай амлалт вэ? 집에 어린 Айл гэрт тэр жоохон хүүхдүүд хүртэл аав ээжийнхаа үгэнд сайн ордог хүүхэд байна, үгэнд ордоггүй хүүхэд гэж байна.
말썽꾸러기 Үгэнд ордоггүй хүүхэд юм өгөөч гэвэл эцэг эх нь баяртай сэтгэлээр дуртай яа өгөхгүй. Үгэнд ч ордоггүй мөртлөө юм гуйж ивэл харин байнга үгэнд ордог чих зөөлөн хүүхдэд малах гурваас арах юм бол 사람이 자기를 өөрт нь үйлчилдэг хүүгээ хүн өршөөдгийн адил бид тэднийг өршөөх болно. Өөрт нь үйлчилж байгаа хүнд хайрлаж тусалдаг. Бид эзний үгэн дотор эзний төлөө амьдрах юм бол бидний залбирлыг бурхан сонсно. 들으십니다. Залбирал 부자빵맹이처럼 뭐 나오게 одоо бэрд ил үзүүлж байгаа юм шиг шидэт таягаар тугтаг гэвэл би илдэг юм биш ээ. Бид яагаад залбирдаг вэ? Бурхны төлөө амьдрахын тулд. 하나님의 Бурхны мэрэгүү ухааныг авч, Бурханаас эр зоригийг авч, Бурханаас хүчийг авахын тулд, Бурхны алдрын төлөө амьдарч чадахын төлөө Бурхан туслах ёстой. Үнэн дээр бид итгэлээ сайхахын тулд ч юм уу эзний төлөө амьдрах нь бидний хүчээр бол боломжгүй. Эзэн туслах хэрэгтэй. Тэр эзний төлөө, эзний үгэн дотор амьдрангаа бид залбирах юм бол Бурхан тэр залбирлыг биелүүлж өгнө. Эзэн бидний залбирлыг 들어주시기를 сонсохдоо дуртай байх нэгэн. Йохан 15-ын 5장 16-г 6절을 15-ын 16 6절을 хамт уншия. Та нар намайг сонгоогүй харин би та нарыг сонгосон. Та нарыг явж жимс гаргаж ур жимс чинь үрд байгаасаа гэсэндээ би та нарыг томилсон. Ингэснээр та нар нэрээр минь нэцгээс юу ч гуйсан тэр та нарт өгөх юм. Есүс шавнартаа та нар намайг сонгоогүй би та нарыг сонгосон гэж хэлсэн. Мэдээж одоо Есүсийн томилсон 12 шавч юм уу элч нарч байхгүй. Эзэн гэхдээ томилд босгодоггүй юу, томилдог. Биднийг аварсан эзэн аврагдсан хүн болгоныг чуулган дотор эрхтний үүргийг гүйцэтгэх гэхээр томилсон. Гэхдээ ингэснээр та нар 가서 явж хаашаа вэ? Энэ ертөнц рүү явах ёстой сайн мэдээг аваад. Аврагдсан хүмүүс л хоорондоо цуглаал, маханд дуулаад залбираал нөхөрлөөл. Мэдээж баяр хөөртөөч энэ гадаа байгаа аврагдаагүй хүмүүсийг яа гэж байгаа юм бэ? Бид ам хамхаад байж ивэл сайн мэдээг тараахгүй бол хэн ч аврагдахгүй. За би зарим хүмүүсийг харахад зарим хүмүүс гэж байгаа нь жоохон асуудалтай сүм чуулгануудыг харах юм бол өөр хоорондоо бол их баяр хөөртэй, сонирхолтой. Гэхдээ сайн мэдээг тараадаггүй. Тэгвэл амьдарч байгаа зорилго нь юу вэ? Луг 15-ын 7-г харах юм бол нэг нүгэлтэн гэмшвэл 99 зөвхт хүнээс илүү баярлнаа. Хэдийн аврагдсан 99 хүн найр наадам хийхээс нэг хүн аврагдахад нь бурхан илүү хүсдэг, түүнд баярлдаг. Бид мэдээж аврагдсан хүмүүст цуглаад нөхөрлөөд баярлаж хөөрөх энэ бол хэрэгтэй. Гэхдээ үүгээр зогсож болохгүй. Аврагдаагүй хүмүүст сайн мэдээг тараах ёстой. Та нарыг явж энэ ертөнц рүү явах ёстой хан сайн мэдээг тараахын тулд та нарыг явж жимс гаргаж гэж байгаа нь. Жимс хоёр төрлийн үр жимс байгаа. Галаат 5:22-23-ыг харах юм бол сүнсний 9 үр жимс. Энэ бол хувийн амьдралд ургах үр жимс байгаа. Энэ ариун сүнсний үр жимсч бидний амьдрал донд гарцаагүй биелэгдэх ёстой. Ариун сүнсний үр жимс бахан тэр бол сүнсний үр жимс бол хайр, баяр баясгалан, амар тайван, төвчээр, инрэл, сайхан сэтгэл, итгэмж чанар, дүлгүүн зан, өөрийгөө захирах гэх 9 зүйл байгаа. Бид аврагдаад ариун сүнсийг дагаад амьдрал энэ үр жимс аяандаа ургана. Гэхдээ түүнээс илүү чухал нь түүнээс дутхааргүй үр жимс нь бид сайн мэдээг тарааж авралт өргөх нь бас үр жимс бахан. Тиймээс илч Паул 어떤 사람 말하면 그들은 이방인 중에서 처음 익은 열매다. 아시아에서 처음 익은 열매다. Азийн анхны үр жимс юм а гэж хэлсэн байдаг. Хүн болгон аврагж байгаа нь үр жимс болж байгаа. Усан үзмийн мод, усан үзм мургуулна. Христэд итгэгч хүмүүсээс Христэд итгэгч хүн бас гарч байх ёстой ахна. 그래서
Тиймээс 맺게 하고 또 너희 과실이 үр 항상 있게 하여 жимс гаргаж үр жимс чинь үрд байгаасаа гэсэндээ би та нарыг томилсон. 과실을 맺고 Жимс гаргаж жимс чинь үрд байгаасаа гэж байгаа нь 그 하나님 тэр бурхны сайн мэдээг тараагаад 일어나고 순종하는 그 모든 생활은 тэгээд дуулууртай амьдрах энэ амьдрал үргэлжлэх ёстой гэдгийг хэлж байгаа. Зарим үед сэтгэл санаа сайхан байх үед хичээнгүй байгаа л тэр сэтгэл байхгүй бол унтарчихдаг, юу ч хийхгүй. 것도 안 하고 Энэ бол Христэд итгэгчийн амьдрал биш. Ямар ч бэрхшээл зовлон дунд эзний төлөө амьдрах тэр амьдралын зорилго өөрчлөгдөхгүй байх ёстой. 과실을 Жимс гаргаж үр жимс чинь үрд байгаасаа 항상 있어야 돼요. эзний төлөө биелэгдэж байгаа зүйлс үргэлжлэх ёстой ахна. Тэгхийн бол миний нэрээр юу ч гуйсан 구하든지 다 받게 합니다. биелүүлэх болно гэсэн байгаа. Эзний хүслийн дагуу Бурхны хаанчлалын төлөө сайн мэдээний төлөө хичээнгүйлэн ажил бол эзэн 이미 그 тэр хүний залбирлыг биелүүлж өгнө. Залбирал эзний төлөө амьдрахыг хүсэхгүй байвал эзэн тэр залбирлыг юу гэх вэ? Бид Бурхны алдрын төлөө Бурхны хүслийн дагуу биш бол залбирал биш юм аа. Зөв залбирал биш баха. Иохан 14-аас харцгаая. Иохан 14, 4장 13 Иохан 14-ийн 13 дугаар эшлэл 13-14-ийг хамт уншийе. Та нар нэрээр минь юу ч гуйсан эцэг хүүгээр алдаршуулгадахын тулд би түүнийг үйлдэнэ. Та нар нэрээр минь юм гуйвал би түүнийг чинь үйлдэнэ. 내 이름으로 무엇이든지 내게 구하면 내가 시행하리라. Энэ үгийг харах юм бол 얼마나 ямар баталгаатай эзний амлалт вэ? Та нар нэрээр минь юу ч гуйсан 구하면 내가 시행하리라. Бурхан үйлдэнэ гэж байна. Юу ч гуйсан 구하면 주님이 эзэн түүнийг үйлдэж биелүүлнэ гэж байна. Гэхдээ 그런데 энэ залбирал үнэхээр яг үнэн сэтгэлийнх үү гэдэг нь чухал. 기도는 정직한 자의 마땅히 인- 바르다. Зөв шудраг хүн залбирах хэрэгтэй байна. 거짓이 없는 마음에서 나오는 기도. Зохис хуурам сэтгэлээс гарч байгаа залбирал, өөрийн махан биеийн хүслийн төлөө, махан биеийн амар тайвны төлөө хийж байгаа залбирал. 하나님 Энэ нь эзний хүслийн төлөөх залбирал биш байна. 내 이름으로 Миний нэрээр юу ч хамаагүйгүй. 무엇이든지라는 그 무엇 우리의 육신의 소욕이 무엇이든지 Энэ махан биеийн маань бүх хүсэл биелнэ гэсэн үг биш. Бид Бурхны хүслийн дагуу үйлдэй гэвэл түүний төлөө хийж байгаа залбирлыг юу ч байсан биелүүлнэ. 이는 아버지로 하여금 Энэ нь эцэг хүүгээр алдаршуулгадахын тулд гэж байгаа. 하나님은 Бурхан бидний залбирлыг биелүүлэх нь Бурханы баярладаг зүйл. 우리가 간구하는 것을 бидний 이루어지는 걸 기뻐하십니다. юм гуйсан зүйлийг биелүүлэхдээ баярладаг. 그래서 우리의 Тиймээс бидний бүхий л амьдралаар дамжуулан Бурхан алдаршуулгадахыг хүсэж байгаа. 내 이름으로 무엇이든지 Та нар нэрээр минь юу ч гуйсан 이 말씀입니다. би түүнийг чинь үйлдэнэ. 구하면 시행을 백지 수표를 주면서 Цав цагаан чек 주면 뭐든지 다 주고 үүнийг тэгээ банкнд өгвөл юу ч хамаагүй өгнө гэвэл ямар сайхан бэ? 내 이름으로 Нэрээр минь юм гуйвал би түүнийг чинь үйлдэнэ. 이거 뭐 Энэ бол 수표 хоосон чек өгж байгаагаас илүү гайхалтай хэрэг юм аа. Гэхдээ болцолтой. 그 주님 Эзний төлөө хийж байгаа хүслийн төлөө хийж байгаа залбирал, эзний алдрын төлөөх залбирал гэсэн байгаа. 1-р Иохан 3-аас харъя. 요한일서 3장 1-р Иохан 요한일서 Гурвын 3장 21절 21-22 хамт уншийе. Хайртууд минь зүрх маань биднийг ялдахгүй бол бид Бурхны өмнө зоригтой байж гуйсан болгоноо түүнээс хүлээн авна. Учир нь бид түүний тушаалуудыг сахиж түүн тааламжтайг үйлдэг билээ. 계명들을 지키고 그 앞에서 기뻐하시는 것을 행합니다. Хайртууд минь аврагдсан ахан дүүст хэлж байгаа үг бахан зүрх маань биднийг ялдахгүй бол гэсэн. 것이 없으면 Бид итгэлийн амьдралаар амьдрах явцад бид Бурхны үгэнд дуулууртай байх уууд байдаг. 그래서 이 요한일서 3장 1-р Иохан 3 дээрээс харах юм бол өмнө нь бас олон үгүүд гарч байгаа. Ахан дүүсээ хайрлах ёстой, ахан дүүсээ 사랑하는 것이 사망의
хайрлах нь амиас үхлээс амь руу шилжсэний тэмдэг гээл. Хайрладаггүй харин үхэл дотор байна. Аврагдсан хүний аврагдсан гэдгийн нотлогоо юу вэ? Аврагдсан хүнээ таньдаг. Ахан дүүсээ таньдаг, баярладаг, ахан дүүсээ хайрладаг, ахан дүүсээ хайрладаг. Тэгээд 3-ын 16-г харах юм бол хамт уншия. Бидний төлөө тэр амиа өгсөн тул үүгээр бид хайрыг мэднэ. Бид ч ах дүүсийнхээ төлөө амиа өгөх учиртай. Эзэн бидний төлөө биднийг аврахын тулд Бурхан өөрийн цорын ганц хүү Есүсийн амийг хайсан тийм ээ. Есүс загалмай дээр Бурхан минь юун та намайг орхив. Бурхан түүнийг орхисон хайсан. Яагаад хайсан бэ? Биднийг хаяхгүй тулд өөрийн цорын ганц хүүг оронд нь хайсан. Бурхан нүүр буруулсан. Есүс загалмай дээр өөхөхдөө 3 цагийн турш тэнгэрт харанхуй байсан. Энэ нар гэрлээ алдсан. Энэ газар дөргсөн, газар хөдөлсөн. Тэнгэрч уулж, газарч уйлж байсан. Хайсан байгаа юм аа. Юунд та намайг орхивоо? Биднийг хаяхгүй тулд бахан. 16-г харах юм бол тэр бидний төлөө амиа өгсөн тул үүгээр бид хайрыг мэднэ. Бид ч ах дүүсийнхээ төлөө амиа өгөх учиртай. Эзэн биднийг аврахын тулд амиа орхисон. Амиа орхихоос илүү агуу хайр байхгүй. Бурхны цорын ганц хүү над чиг гэмтнийг аврахын тулд амиа өгсөн. Үүгээр бид хайрыг мэднэ. Тэр Бурхны хайр ямар гайхалтай зүйл вэ? Над чиг гэмтнийг аврахын тулд Бурхантай эрх тэгш нэгэн Есүс шүү дээ. Гэтэл хүний биеийг өмсөн энэ ертөнц дээр ирээд бүхэл төрлийн зовлон авч хамгийн эмгэнэлтэй гэмтний үүрэх ёстой байсан, авах ёстой байсан тэр шийтгэлийг авч ичгүүр бад оромжллыг авч загалмай дээр өгсөн. Үүгээр бид хайрыг мэднэ, эзний хайрыг мэднэ. Бид ч ах дүүсийнхээ төлөө амиа өгөх нь учиртай. Бид Бурхны тэр агуу хайр эзэн над чиг гэмтнийг аврахын төлөө амиа хайсан тэр хайрыг мэдж бид ч ах дүүсийнхээ төлөө бид эзнээс авсан хайраа яах ёстой вэ? Ахан дүүстэй хэрэгжүүлэх ёстой. Ах дүүсийнхээ төлөө амиа өгөх учиртай. Ахан дүүсийнхээ төлөө амиа өгч чадвал өөр юуг чадахгүй гэж. Ахан дүүсийнхээ дунд нэг жоохон асуудал багтал маргалдаал, хувиа бодсон сэтгэлээс болоод үзий ядаал хоорондоо хохирохгүй гээл. Тиймээс хүн энэ ах дүүсийнхээ төлөө амиа өгч чадах уу? Бид ч ах дүүсийнхээ төлөө бид Бурхны үгэнд дуулууртай байж эзний хүслийн дагуу амьдрах үед эзэн бидний төлөө өгсөн нь үгүй, дуулуургүй байх үед Бурхантай дайсан байхад бидний төлөө өгсөн. Аврагдсан ахан дүүсч итгэл баг байх үед махан биеийн дүр төрх харагдана. Тэглээгээд үзий ядаал зай байраал. Тэгвэл энэ бол хайр биш байна. 1-р Тесалоник 2-оос харуул Илч Паул итгэгчдэд хандан их хүн хүүхдүүдээ асрах мэт зөөлөн байсан гэсэн. Амиа өгөхөд хүртэл бэлэн байна гэсэн. Тесалоникт байгаа ахан дүү сайн мэдээг тараахын тулд ямар их зовлон авч аврагсны дараач тэднийг үргэлжлүүлэн хайрлахад их хүн хүүхдээ асрах мэтэл зөөлөн байсан. Их хүн хүүхдээ төрүүлээд, хөхүүлээд өсгөхөд ямар их хайрладаг вүлээ? Багаад шээгээд тэгжсэн ч арчиж цэвэрлэж өгөөл, уйлах юм бол тэвэрч өгөөл. Ахан дүүс буруу юм илээгээд үзий ядаал, үзэлцэл, зай барайл. Энэ бол эзний хайр биш байж таарна тийм ээ. Бид ч ах дүүсийнхээ төлөө амиа өгөх учиртай.
Энэ үг нь ойлгомжтой гэсэн үг. Бид эзэн бидний төлөө гэмтэн байхад өгсөн. Бид ч ах トゥ усийнхээ төлөө 죽기까지 여기 목숨 амиа өгөх учиртай гэсэн. Ингэж чадах уу? 있을까요? Ах トゥ усийнхээ төлөө би оронд нь өгч чадах уу? Бас бодож үзэх хэрэгтэй. Тийм сэтгэлтэй байвал өөр юг чадахгүй гэж. 17 гарах юм бол дэлхийн эд хөрөнгөтөөнийг нь ах トゥ угийнхээ гачигдлыг хараад түүнд тослох сэтгэл үл гаргавал түүний дотор бурхны хайр яахан байх вүлээ гэсэн. Амиа өгөх нь за болиё гэж бодвол ах トゥ усийнхээ төлөө гачигдлыг нь харсан бол гачигдлыг нь хараад туслах сэтгэл үл гаргавал 궁핍하고 어려우니까 хэцүү байгаа юм байна туслая 그 마음을 гэсэн сэтгэлээ болиулчлаа. Энэ махан бие нь болиулчлаа. Энэ махан бие бол хувиа боддог. Аминч 형제자매는 ахан дүүстэй туслах сэтгэл байна. Гэхдээ энэ махан биеийн амин сэтгэлээс болоод тэр сэтгэлээ үл гаргалаа. Тэгэх юм бол туслах сэтгэл үл гаргавал түүний дотор бурхны хайр яахан байх вүлээ. 사랑 Хайрыг өгдөг, өгөөл байдаг бүхнийг өгдөг зүйл. Эцэг эхэн үр хүүхдийнхээ төлөө хайрлахдаа өгдөг бүгдийг л өгдөг. Юу ч өгөхгүй сармалдаггүй үстэй. Үр хүүхдийнхээ төлөө өөрөө оронд нь өгч чадна. Бид ах トゥ усийнхээ төлөө амиа өгч хүртэл чадна гэвэл энэ ертөнцийн эд баялагаар ах トゥ усийнхээ гачигдалд туслах 막을 수 있어요? энэ сэтгэлийг гаргахгүй байж болох уу? 나는 Надад боломж нь байна. 그 형제는 Ахан дүүс бол их хэцүү байдалд байна. Түүнийг би мэдвэл туслах хэрэгтэй. Гачиглыг нь хараад түүн туслах сэтгэл үл гаргавал түүний дотор бурхны хайр яахан байх вүлээ. Бурхны хайр байна. Энэ хайр 샘물을 булгийн усыг утгаад байвал утгаад байгаатай адилхан байнга хэрэглэх хэрэгтэй. Утгаал байвал тэндээс булгийн ус гарч ирээл. 안 보내면은 썩어버립니다. 사랑은 계속 Хайр бол байнга 남을 위해서 бусдын төлөө золиос гаргах нь хайр бахна. 하나님께 절대로 Бурханд захирагдан амьдарч байгаа хүн, 죽기까지 희생하는 사랑, үхэл хүртэл золиослж байгаа хүн, 중하는 사랑. 그 사랑이 우리 안에 дуулууртай байх амьдрал энэ хайр бидний дотор биелэгдэх ёстой. 18, 19-ийг хамт уншийе. Бяцхан хүүхдүүдээ бид үг хэлээр бус харин үйл ажил үннээр хайрлцгаая. 마음과 진실함으로 하자. Үүгээр бид үннийх болохоо мэдэж түүний өмнө зүрхээ тайтгаруулах болно. 또 우리 마음이 주 앞에 굳세게 하리로다. Бяцхан хүүхдүүдээ бид үг хэлээр бус. Үг хэлээр хэн чадахгүй гэж. Зарим хүн их сайн ярьдаг. Ярихыг нь сонсвол ганцаараа эзний төлөө амьдрал ахан дүүсээ хайрлал, сайн мэдээний төлөө бүхнийг хийх юм шиг гэхдээ 그런데 сайн л ярьдаг түүний үр дүн байхгүй. 말을 잘 안 하면 Сайн ярьж ивэл үзий ядахгүй л дээ. Ямар сайн ярьдаг вүлээ. Гэхдээ үйл ажил байхгүй. Энэ бол хуурамч хоёр нүур. 선이에요 그게. 예? 말과 Үг хэлээр бас харин үйл ажил үннээр хайрлцгаая. 행함으로 Үйлсээр харуулж байгаа хайр бол жинхэнэ хайр. Сэтгэл байгаад үгээр хайрлал. Гэхдээ үйлс байхгүй бол 없으면 그 тэр бол жинхэнэ хайр биш. Үнэн хайр биш. 행함과 진실함 Үйл ажил үннээр хайрлцгаая. 이로써 우리가 Үүгээр бид үннийх болохоо мэдэж, ингэж үйлснээр бид эзнийх гэдгээ мэднэ. Үнэнд 스스로 үннийх болохоо 우리의 мэднэ. 생활을 우리가 Бид өөрсдийгөө ажиглан харж, 나는 би хэр зэрэг эзэнтэй ойр байна вэ? Эзний хүслийн дагуу амьдарч байна уу? Эзний хайрыг хэр зэрэг биелүүлж байна? Үүнийгээ эргэж харах хэрэгтэй. Үг хэлээр бос. 사랑하지 말고 Харин үйл ажил үннээр 진실함으로 хайрлах үед бид 우리가 үннийх болохоо би үнэнд 진리에 속한 줄을 харьяалагдж байгаагаа өөрөө мэднэ. Тийм ээ? 그리고 Түүний өмнө зүрхээ тайтгаруулах болно. Эзний өмнө зоригтой байна гэсэн үг. Тиймээс 그래서 20 дээрээс харвал хамт уншийе. 같이 읽어봅시다. Зүрх маань биднийг яллах ямар ч зүйлд тэгэх болно. Учир нь Бурхан бидний зүрхнээс аваа бөгөөд бүхнийг мэддэг. 뭐냐? 우리 마음이 혹 우리를 Зүрх маань биднийг яллах ямар ч зүйлд 양심에 тэгэх болно. Өөрөө өөрийгөө мөр чанартаа буруутгавал аврагдсан Христэд итгэгч хүн
Энэ ертөнцийн хүний мөс чанараас мөс чанар нь өөр. Энэ ертөнцийн хүмүүсийн мөс чанар байх нь байгаа гэхдээ тэр нь хуухлуулсан мөс чанар гэж байгаа. Мөс чанар нь яг цэвэр мөс чанараараа биш. Харин аврагдсан хүний хувьд аврагдах юм бол мөс чанар нь цэвэр болж байгаа. Сайн мөс чанар Бурханд өргөх гуйлт гэж байгаа. Энэ ертөнцийн хүмүүсийн мөс чанар, Христэд итгэгчийн мөс чанар өөр. Бидний мөс чанар цэвэр болсон бахна. Бурхны хүслийг ялгаж мэдэж, Бурхны хүслийг мэдхийг хүссэн мөс чанартай болсон. Гэхдээ үг хэлээр бас үйл ажил үннээр хайрлах үед үгээр бид үннийх болохоо мэднэ гэж байгаа. Бас зүрх маань биднийг яллахгүй бол Бурхны өмнө бид зоригтой байж, Бурхны өмнө зэмлүүлэх зүйлгүй байна. Эзний өмнө зоригтой байна. Залбирах гээл нүд анилаа. Бурхны өмнө дуулуургүй байсан гим нүгэл бодогдлоо. Түүнийг тэгээд бүр хүчээр дарж хаяад тэгэл өөрийнхөө хүсэж байгаа залбирлыг хийлээ болох уу? Бурхан тэгнэ. За байж. Чи залбирахаас өмнө асууя чамаас. Чи яг үнэхээр намайг хайрлаж, миний хүслийн дагуу амьдарч, дуулууртай байж, ахын дүүсээ хайрлаж тэгж байгаа юу? Yes гэж хариулж чадах хэрэгтэй үсттэй. Зүрх маань биднийг яллахгүй бол бидний зүрх яллуул яллах зүйл байгаа өстэй сэтгэлд маань. Тэгээ бидний зүрхнээс аваа бөгөөд бүхнийг мэддэг Бурхан гэж байгаа. Бид өөрсдийгөө буруутгах зүйлтэй байна. Эзэн гэтэл бүр илүү намайг сайн мэднэ гэсэн үг байна. Гэтэл түүнийг дарж хайчаад залбираал ойло болох уу тэр? 21 дээр хайртууд минь зүрх маань биднийг яллахгүй бол бид Бурхны өмнө зоригтой байж, бид Бурхны үгэнд дуулууртай байвал сэтгэлд маань яллуулах зүйл байхгүй. Яллуулах зүйл байхгүй байж явах ёстой. Яллуулах зүйл байвал залбирч гимшиж үлдэх ёстой. Би өөрийнхөө чадах зүйлээ хийх ёстой зүйлээ хийхгүй байгаа юм байна. Тэгингээ би Бурханд үйлчилж Бурхны хүслийн дагуу амьдрна гээл их сайн дуулдаг үстэй тэгж эзний хүслийн дагуу явхад туслаач амьдрсан ч өгсөн ч хүслийнхээ дагуу үлдээч. Их сайн дуулдаг. Эзэн та хүслээрээ үлдээч биш. Эзэн минь миний хүслээр үлдээч. Ингэж дуулах ёстой болов. Яллуулах зүйл байхгүй бол сэтгэлдээ зоригтой байна. Зоригтой залбирч чадна гэсэн үг, тийм ээ? Яллуулах зүйлг бол Бурхны өмнө зоригтой байж, гуйсан болгоноо түүнээс хүлээн авнаа. Учир нь бид түүний тушаалуудыг сахиж, түүнд тааламжтайг үйлддэг билээ. Тушаал гэж байгаа нь юу вэ? Бие хайрлаг гэсэн тушаал байна. Иохан 13 дээр би та нарт чин тушаал өгье. Бие хайрлах тун. Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие хайрлах тун. Эзэн биднийг хайрласантай адил хайрл гэж байна. Бие хайрлвал та нар үгээр чинь та нарыг миний шавь гэдгийг бүгд мэдэх болно. Эзний бидэнд өгсөн шин тушаал байна. Би та нарыг хайрласны адил бие хайрл. Бие хайрлвал бүхий л хүмүүс та нарыг миний шавь гэдгийг мэдэх болно. Энэ ертөнцийн хүмүүс биднийг харж байгаа, тийм ээ? Энэ ертөнцийн хүмүүс аврагдсан гэдээ байгаа. Яг зөв амьдралаар амьдрах нь уу? Яаж юм гээд ажиглаад харж байгаа. Өөр бусдыг мэдэхгүй байсан ч аврагдсан хүмүүс хоорондоо бие биенээ хайрлаад хүчээ нэгтгэхэд хамтдаа нийлээл нэгдээл амьдрахад энэ хүмүүс үнэхээр Есүсийн шавнар муу юм байна. Дагалдагч муу юм байна. Бүхий л хүмүүс та нарыг миний шавь гэдгийг мэдэх болно. Тэгээд түүнээс айж өөртөө хүртэл энэ сураг дотор орж ирэхийг хүснэ. Өөртөө бол тийм биш. ертөнцийн хүмүүс яаж игээл найз нөхдөө хуурч мэглээл ашиглах гээл тэгдэг. Өөрийн дураар л байхыг хүсдэг. Харин бид ахан дүүсийнхээ төлөө, эзний төлөө хийж байгаа нь ахан дүүсийнхээ төлөө хийж байгаа зүйл өөрийгөө дорд болгож дуулууртай амьдардаг. Ингэж амьдрах үе
모든 사람이 та нарыг миний шавь гэдгийг бүгд мэдэх болно гэж байгаа нь тэр хүмүүс ч 제자인 줄 알고 шавь гэдгийг мэдэж 구원받게 될 거예요. итгэж аврагдах болно тэр хүмүүс. Итгэдэггүй хүмүүс 우리가 구원받았다. бид аврагцаан дахин дүрсэн гэвэл ямар сайхан юм бэ гээл зүгээр байж явах уу? 있겠어요? Тэгвэл аврагцсан хүн яаж амьдрах ёстойг харах ёстой. Аврагцсан гэж байгаа хүн 뭐 속에 먹고 шуналтаал, хураал, муу юм хийгээл тэгвэл өөрөө л чи сайн итэг гин. Их сайн ярих юм а гэд итгэхгүй. 우리가 Бид жинхэнэ Христэд итгэж юм болдог ч юм уу? Эсвэл хоёр нүүртэн байдаг ч юм уу? Тэр хоёрын нэг нь байна. Яах ёстой вэ? 됩니까? 우리 마음이 우리를 책망 Зүрх маань биднийг яллахгүй бол бид Бурхны өмнө зоригтой байж гуйсан болгоноо түүнээс хүлээн авнаа. Учир нь бид түүний тушаалуудыг сахиж түн тааламжтай үйлддэг билээ. 일을 행합니다. Тушаал нь юу вэ? Бие биеэ хайрлал. Аврагдсан хүмүүс бие биеэ хайрлах нь бид аврагдсан гэдгийн нотлогоо юм аа. Бид Бурхны хүүхэд гэдгийн нотлогоо. Хамтдаа цуглаж магтан дуулж залбирч нөхөрлөж 지하고 тэгж байгаад бас махан биеийн асуудал үүсгэж түүнээс болол үзий ядаал маргалдаал 그게 주님이 우리를 эзэн биднийг хайрласантай адил хайрлаж байгаа хэрэг биш үстэй тэр бол 예수 그리스도의 23 дээр бид 그 계명은 이것이니 곧 түүний хүү Есүс Христийн нэрд итгэж бидэнд тушаасан ёсоор бие биеэ хайрлах нь түүний тушаал юм аа. 사랑할 것이니라. 24 4절 1-р Иохан 3:24-ийг хамт уншийе. Түүний тушаалуудыг сахигч нь Бурхны дотор байж, Бурхан ч түүний дотор байна. 저 안에 그 안에 Бидний дотор тэр байгааг түүний бидэнд өгсөн сүнсээр бид мэддэг. 우리 안에 거하시는 줄을 우리가 아나이다. 우리가 그 Түүний тушаалуудыг сахигч нь шин тушаал байна. Эзний өгсөн шин тушаал 새 계명이에요. Бурхан дотор 서로 사랑하라. Бурханд итгэж бие биеэ хайрлал гэж байгаа тэр тушаалыг сахигч нь Бурхны дотор байж, Бурхан ч түүний дотор байна. 주님 안에 거하는 Энэ нь эзэн дотор байгаа гэдгийг нотлогоо охно. 그가 우리 안에 거하시는 줄을 우리가 아느니라. Бидний дотор тэр байгааг бид мэддэг. Бидний итгэлийн амьдрал гадна талдаа сайн итгэж байгаа юм шиг харагдаад доторхон нэгээд өөр байж ивэл энэ жинхэнэ хоёр нүр худал уурмаг зүйл байна. Би үнэхээр яг жинхэнэ Христэд итгэгч хүн болох уу? Аль эсвэл үнэхээр том хоёр нүрт нь үү? Энэ хоёрын л нэг нь байна. Нэгдүгээр Иохан 5-аас харъя. 5-ын 5장 14절 14, 15 15절을 요한에서 5장 Нэгдүгээр Иохан 5-ын 14, 15-ыг хамт уншийе. Бид түүний хүслийн дагуу юу ч гуйсан тэр биднийг сонсдог бөгөөд энэ нь түүний өмнө бидэнд байгаа итгэл зориг юм. Бид юу ч гуйсан тэр биднийг сонсно гэдгийг бид мэдвэл бид түүнээс гуйснаа авсан болохоо мэднэ. 얻은 줄을 또한 아느니라. 그를 향하여 주님을 향하여 우리의 가진 바 다 Бид түүний хүслийн дагуу юу ч гуйсан. 3장에도 우리가 책망할 것이 없으면 3 дээрч 그를 향하여 우리의 가진 바 담대한 것이 бид юу ч гуйсан тэр би өгнө гэсэн. Түүний хүслийн дагуу бид юу ч гуйсан. Залбирал бол Бурхны хүслийн дагуу байх ёстой. Бурхан бидний залбиралыг сонсдог. 우리의 어떤 Бидний ямар нэгэн хүсэл шаардлагыг биелүүлэхийн тулд сонсдог юм биш. Эзний хүслийн дагуу 하기 위해서 우리를 байвал тэр залбиралыг сонсдог. Тиймээс түүний хүслийн дагуу юу ч гуйсан тэр сонсноо. 그러니까 Тиймээс бид залбирахдаа 툭대고 기도할 것이 아니라 내가 миний гуйж байгаа зүйл Бурхны хүсэлд нийцэж байгаа юу? 하나님 기쁘시게 하기 Бурхныг баярлуулах зүйл болох уу? Тэгвэл зоригтой гуй гэж байгаа юм. Бид юу ч гуйсан тэр биднийг сонсно гэдгийг бид мэдвэл 이 무엇이든 юу ч гуйсан гэж байгаа дотор эзний хүслийн дагуух залбиралыг гэлж байгаа. 우리가 Тэр биднийг сонсно гэдгийг бид мэдвэл 지금 яг одоо залбирал маань 기도했다고 해서 하나님 기도를 당장 шууд тэр дорн сонсож биелүүлнэ гэсэн үг биш. Эзний хүслийн дагуу залбирвал залбирал биелэгдэх хүртэл хүлээх ёстой. 돼요. Тэр залбирал Бурхны хүсэлд зохистой байвал Бурхан ажиглан харж байгаад
Яг тохирсон цагт нь биелүүлнэ. Яг тэр дороо биелэгдэх залбиралч байна. Хэсэг хугацааны дараа биелэгдэх залбиралч байна. Зарим хүний хувьд өвхөх нь өмнө залбирал нь биелэгдэх тохиолдолж байдаг гэж байгаа. Тиймээс 그래서 эзэн дотор оршиж эзний үгэнд дуулууртай байж эзний хүслийн дагуу амьдарж байгаа хүний залбиралыг бурхан сонсдог. Есүс биднийг аврахын төлөө загалмай дээр үхснээр олон сүнс аврагдсан. 됐죠. 하나님 Улаан буудаан үр газар унаад өхвөл олон үр гаргана. Есүс загалмай дээр үхээд цорын ганц үхснээр олон хөвгүүд төрсөн. Еврей 2:10 дээрээс харах юм бол олон хөвгүүдийг цогж авахланд авчрахдаа 들어가게 하시는 일 이를 위하여 고난 энэ ажлын төлөө авралын эхлүүлэгчийг зовлонгоор гэж байгаа. 밀같이 죽은 것이 합당. Өхөн зохистой гэж байгаа хэн. 하나님의 미리 Буудаан үр газар унаад өхвөл олон үр гаргаж байгаа. 독생자가 희생해서 Цорын ганц хүү Есүс золиос болж үхснээр олон хүн аврагдсанаар бурхан далдар болсон. Бид 우리는 тэр Есүсийн араас бас буудаан үр болоод 다른 өөр босод хүмүүсийг аврахын тулд бид өөрсдөө золиослох ёстой. 희생 Золиослж байгаа хайр, дуулууртай байгаа хайр 그것을 우리도 түүнийг нь ч бид нар дуурайх ёстой гэсэн үг бахнэ. Эзэн бидний төлөө өгсөн бид ч ах дүүсийнхээ төлөө өгөх учиртай. Аврагдаагүй хүний төлөө ч би өөрийгөө золиослох учиртай. 월남 전쟁에서 Вьетнамын дайнд 베트남과 싸우는데요. Вьетконгдоо дайтаж байх үед за тэр түүхийг мэдэх бах. 저기 던진 За гранат яг урд нь унсан байгаа юм. Олон хүмүүс байсан. Олон зэргүүд. Гэтэл 그런데 түүнийг харсан нэг удирдагч нь за Ахмад 사람이 тэр гранатан дээр шууд өөрөө хэвцсэн байгаа. Тэгээд өөрөө дэлбэрээд 몸이 다 분해되고 죽었어요. тэгээд өгсөн. Бусад хүмүүс нь амьд үлдсэн. Бодитоор болсон үйл явдал. Дахиад нэг ийм үйл явдал болсон. Кангвандо 그래서 연습 бэлтгэл сургуулилтын үеэр нэг хүн санамсаргүй байдлаар граната шидсэн байгаа юм. Гэтэл яг хүмүүсийн өмнө тэр нь унаад бүгд үхэх шахсан. Гэтэл нэг хүн тэр хүн ч гэсэндээ Ахмад цолтон байсан. Үхснийхэн дараа тэр хүнийг цолыг ахиулсан байдаг. Өөрөө үхснээр өөр босод хүмүүсийг аварж байгаа. Тиймээс Есүс 사람의 친구예요. нөхдийнхөө төлөө амиа зориулахаас илүү агуу хайр байхгүй. Та нар тушаасныг минь үйлдвэс миний нөхөд мөн гэсэн байгаа. Бид эзний тушаалыг үйлдвэл эзний нөхөд болж тийм алдар суг хүртэж байгаах нь Бурхны цорын ганц хүү Есүс миний найз нөхөр болж байгаа. Эзний тушаасан зүйлийг үйлдвэл 사람이 나의 та нар тушаасныг минь үйлдвэс миний нөхөд мөн. Эзэн бидний төлөө амиа орхисон. Бид ч өөр босод сүнсний төлөө амиа өгөх нь 그것이 주님이 тэр нь эзний хий гэж тушаасан зүйл ахна. Тиймээс 행하신 그 일을 우리가 эзний үйлсэн зүйлийг бид нар бас дуурайх ёстой. 우리도 전서 1-р Коринт 15-ын 내가 그리스도를 15 дээрээс харуул би Христийг дуурайдаг шиг та нар намайг дуурайцгаа гэсэн байдаг. Илч Паул Христийг дуурайсан. 예수님은 Есүс энэ газар дээр ирээд Бурхны цорын ганц хүүгээр ямар их зовлон амсаж 30 орчим жилийн турш 30 жилийн турш тэр ядуу мужааны хүүгээр түүний хэн Христ гэж мэдэх вэ? 3.5 жилийн турш Есүс шавнартайгаа хамт явангаа 깜짝 үнэхээр гайхалтай гайхамшиг тэмдгүүдийг үйлдсэн ч Есүс ямар их зовсон бэлээ. 머리 둘 곳 없이 Толгой орогдох газар ч байхгүй зовж 고생하고 그리고 тэгээд эцэст нь гим нүгэлгүүдээр нэгэн гим нүгэлтнүүдийг аврахын тулд загалмай дээр хүж өгсөн. Илч Паул би Христийг дуурайдаг гэсэн. Энэ нь Илч Паул
Есүсийг хавшигч хүн байсан Дамаскт Есүстэй уулзаад аврагдсныхаа дараа тэр цагаас эхлэн Ромд очоод сайн мэдээг тарааж агаад толгоогоо тасдуулан өөхөх хүртлээ Илж Паул зөвхөн Бурхны сайн мэдээг тараах ажил түүний төлөө өлсөд цангаж идэж чадахгүй даарч хөрж олон шоронд хоригдож ташуур дуулж нэг удаа чулуун чидүүлэн өөхөх шахаж Илж Паул би Христийг дуурайдаг шиг та нар намайг дуурайцгаа. Бид ч эзний тэр зовлонгийн ул мөрийг дагаж явдаг бахан, дагаж явах ёстой. Бид ч эзний зовлонгийн ул мөрөөр дагаж Илж Паул Галат 6-гийн 17-г харах юм бол би биедээ Есүсийн оромнуудтай гэсэн ямар орон бэ? Зовлонгийн орон бахан. Есүс загалмай дээр хэдэн цагийн дараа нас барсан. Харин Илж Паул насан туршдаа явангаа өдөр бүр өгдөг гэсэн байгаа. Ямар их зовсон бэ? Тэр Есүсийн зовлонгийн ул мөр тэр орон өөрийнх нь бийд байгаа гэсэн байгаа. Үйл сарын 24 дээрээс харуул Илж Паул хэлэхдээ би Бурхны нэгүслийн сайн мэдээг гэрчилж эзэн Есүсээс хүлээн авсан үүрэг албаа гүйцээхийн тулд өөрийн амийг юмн чинээ бодлогүй явж ирсэн. Эзнээс авсан үүрэг Есүс загалмай дээр үхэж биелүүлсэн энэ нэгүслийн сайн мэдээ үүнийг гэрчлэх ажлаа гүйцээхийн тулд өөрийн амийг юмн чинээ бодлогүй явж ирсэн. Махан биеийн амин 100 удаа үхэж чаднаа. Бидний хувьд ямар вэ? 100 удаа өгтгүү маа гэхэд нэг удаа ч олов эзний төлөө амьдрах хэрэгтэй үсттэй. Итгэлийн амьдрал бол би хаяа хэлдэг. Зүгээр нэг цаг нь болох юм бол сүмдээ очиод магтан дуулаад, залбираал, ахын дүүстэйгээ нөхөрлөөл. Нэг хэдэн төгрөг өргөч хөөдөл. Үүнийг сайн хийлээ гэд итгэлийн амьдрал боллоо юу? Үгүй. Аврагдсан Христэд итгэгч хүн эзнийг дагаж явж байгаа. Эзнийг дагаж явж байгаа зам амархан бах уу? Эзний үгийг өөрийнхөө амьдрал донд хэрэгжүүлэх ёстой. Ахан дүүсээ хайрлах ёстой. Аврагдаагүй хүмүүс аврагдахын төлөө бид хамт ажиллах ёстой. Тэгж байж Бурхан алдаршуулгадна. Амиа бодсон хайр зөвхөн өөрийгөө бодож байгаа хүн Бурханд алдрыг өргөж чадахгүй. Бурхны ажлыг гүйцээж чадахгүй. Тиймээс Христэд итгэгч бидний төлөө амиа өргөсөн Есүсийн тушаасны дагуу үйлдэх ёстой бид ч бас. Тэгснэр бид Христийн найз болох тэр алдрыг хүртэх нэ. Христийн өөрийгөө золиослсон хайр, өөрийн сайн дурын хайр байна. Түүнд бас хамтран оролцох нь эзэн дотор оршигч, эзний жинхэнэ дагалдагч болж чадна. Луг 16-гийн 9-өөс харвал шудраг бусын эд баялагаар өөрсдөө анд нөхөдтэй болоо. Есүс загалмай дээр үхэж биднийг аварч найз маань болсон тийм ээ. Бидэн шиг гэмтнийг аварч найзаа болгохын тулд эзэн үхсэн. Бид тэгвэл яах ёстой вэ? Шудраг бусын эд баялаг. Шудраг бусын эд баялаг гэж байгаа нь энэ эд баялаг гэж байгаа нь уг нь Бурхны хүслийн дагуу хэрэглэж байж л тэр нь эрхэм. Бурхны хүслийн дагуу амьдрч чадахгүй өөрийнхөө махан биеийн төлөө амьдрвал энэ нь шудраг бус эд баялаг байна. Түүгээрээ найз нөхөдтэй бол гэтээ мөнх нутагт очих найз нөхөдтэй болоо. Есүс бидний найз нөхөр болохын тулд загалмай дээр үхсэн. Бид бусад сүнсийг аврагдаж диваажинд очих тийм мөнхийн найзтай болохын тулд бид өөрсдийнхөө эд баялагийг их золиослох ёстой. Юу гэж бодож байна? Бид түүнийг хийж байгаа. Зарим хүн сайн байгаа, зарим нь би хийхгүй байсан ч бусд нь хийдэг л байх гэж бодох бах, тийм ээ. Өөрөө хийхгүйсэн ч бусд нь хийн. Гэхдээ эзний өмнө очих юм бол тэр үгүлэн зөвшөөрөгдөх үү? Чи юу гэсэн бэ? Юу хийж яагаад ирсэн бэ гэж асуув. Бид ч Есүс Христийн тэр золиос үзүүлсэн хайр түүнд нь бас хариу барьж
희생하는 자만이 Эзний төлөө өөрийгөө золиослж байгаа нэг нь эзэн дотор оршиж байгаа хүн байх нэ. Шудраг бусын эд баялгаар өөртөө анд нөхөдтэй бол. Тэгвэл эдгээр нүгүүрэх цаг нь хизээвэ? Энэ ертөнц төгсгöd цоглуулаад байдаг цаашдаа сайн амьдрах гэдэг. Гэхдээ яах вэ гэнэт юу ч үлдэхгүй алга болно. Дуусна, төгснө. 우리가 Бидний гэхдээ анд нөхөд байгаа цаг хугацаа, эд баялаг, эрх чөлөө 자유와 그 내게 өөртөө байгаа зүйлээ түүнд золиослсноор аврагдсан хүн нь мөнхийн найз байна. Тэр мөнхийн найз нөхөр маань мөнх нутагт намайг хүлээн авна. Деважинд очивол эзэн намайг хүлээж авна, тосож авна. Бас нэг нь бидний золиосоор аврагдсан тэр ахан дүүс, тэр найз нөхөд биднийг хүлээн авна. Одоо 지금은요. хэн ямар золиос гаргаж би аврагдсныг мэдэхгүй байж болно. Харин эзэн мэдэж байгаа. Эзний өмнө очих юм бол эзэн мэдэж байгаа шиг бид нар бүрэн төгс мэднэ. Тэр ахан дүүс миний төлөө залбирч, миний төлөө 나를 위해서 өргөл өргөж золиослсон болохоор л би аврагдсан юм байна. Эзэн мэдж байгаатай адилхан бид нар бүрэн төгс мэднэ. Тиймээс биднийг тосож авна, хүлээж авна. Мөнх нутагт та нарыг хүлээн авна. Деважинд 영원한 지 очих мөнхийн нөхөдөө болох хэрэгтэй. 1-р Коринт 10:33 дээр Илч Паул хэлэхдээ над чиг бай. 와 같이 Би олныг аврагдаасаа гэсэндээ өөрийн бос олны ашгийг хайм бүх зүйлд бүгдийн талалд нийцүүлдэг гэсэн. Илч Паул өөрийнхөө ашгийг хайгаагүй харин бусдын ашгийг хайж 이걸 구해서 구원받게 하는 аврагдаасаа гэсэндээ надтай адил та нар ч бас тийм бай гэсэн. Коринт чуулганыханд 자기를 기쁘게 하지 말고 өөртөө таацуулах гэх биш харин бусдад таацуул олныг аврагдаасаа гэж гээд. 구원받게 하는 것이 Аврагдуулна гэдэг нь амар зүйл биш. Өөрийгөө золиослох ёстой. Цаг хугацаагаач, эд баялагаач, өөрийн эрх чөлөөгч, хэрэгтэй бол амиач гэсэндээ зориулах ёстой. 한 사람이 죽 Нэг хүн үхээд нэг хүн аврагдвал энэ бол бас үр ашигтай 8 ах нэ. 그것이 우리가 Энэ нь бид эзнийг дагаж байгаа дүр төрх. 모습입니다. Эзэн ирэх өдөр ойрхон байгаа. Бид эзэнтэй амьдрах хугацаач гэсэндээ өдөрч гэсэндээ сайн мэдээг тараах, эзнийг дагах амьдрал 정말도 멀지 않아 урт бишээ. 우리에게 Бидэнд үлдсэн богинохон амьдрал байгаа. Үнэхээр Бурхны өмнө зэмлүүлэх зүйлгүй зоригтой нэг гайхалтай амьдарч байгаад явах хэрэгтэй биш гэж юу? Бурхны өмнө бахархмаар тиймээс эзний өмнө очиод магтаал алдар хүндэтгэлийг хүртэхийн төлөө хичээе. Залбирцгаая. Энэрнгүү бидний Бурхан аав минь 하나님 эзэн бидний төлөө өгч урсгасан тэр үнэт цусаар биднийг аварч өгч биднийг үнтэйгээр худалдаж аваад үлдсэн амьдралдаа бид 함께 역사하시는 교회 안에서 эзэнтэй хамт таны чуулган дотор байж таны сайн мэдээг тарааж таны үгэнд дуулууртай байж эзний сайн мэдээг гүйцээх ажилд оролцуулж байгаад баярлалаа. 말씀과 Эзний үг болон хүч чадал ариун сүнсээр биднийг удирдах өгч бид үлдсэн амьдралдаа Бурхан таны хүүхдийн яваар Христийн шаваар тасралтгүй амьдрч чадхад цаашид өөрийнхөө төлөө амьдрэх хүн байхгүй, өөрийнхөө төлөө өгдөх хүн байхгүй байж зөвхөн эзний сайн мэдээний төлөө амьдрч Бурханы алдрын төлөө амьдрч чадхад бидний амьдралыг захирч өгөөрэй. Бидний эзэн Есүс Христийн нэрээр залбирлаа. Амен.